А сая энэ 25 онд бол яг хууль тогтоогчийн хувьд миний хувьд бол хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг одоо санаачилж тухайн үеийн улсын их хурлын даргын бас санаачлах дэмжлэгтэйгээр энэ хуулийг санаачлаад их хурл дөргөн бариад тэгээ хилцүүлээд батлуулаад гаргасан. Хууль тогтоомжийн хууль гэдэг бол хуулиудын хууль. Өөрөөр хэлбэл цаашдаа Монголд улс одоо батлагдаж гарах бүх хууль 100% гэсэн. Энэ хуулиар батлагдаж гардаг штэ. Тэнгүүт энэ дээр сая нэмэлт өөрчлөлт оруулсан гол зүйл нь юу гэхээр цаашдаа гарч байгаа бүх хууль хүний эрхийн тэр үнэлэмж дээр суурилж гардаг болно гэсэн. Тэгээ энэ дээр аливаа хуулийг ингээ оруулж ирэхэд хүнтэй хамааралгүй хууль гэж юусоо байхгүй байхгүй. Хүний нийгэмд энэ хууль чинь хүний үйл ажиллагааг л ямар нэг байдлаар зохицуулж байгаа. Тэгэхээр хүнтэй хамаагүй нэг ч хууль байхгүй. Хүний амьдралыг ямар нэгэн өнцгөөс нь энэ хууль нэвтэрж орж ирж байдаг. Тэгэхээр тэр нэвтэржил орж байгаа бол хүний эрхэнд ямар нэгэн байдлаар энэ нөлөөлөл үзүүлж байгаа бол энэ нь сөрөг нөлөөлөхгүй байх талаас бид нар заавал дүгндэг болж оруулж ирж байгаа. Тэгэхээр нэгэнт бид нар одоо үндсэн хууль маань ч гэсэн хүний эрхтээр суурилсан, хүнийг сайхан амьдруулахад л зориулсан үндсэн хуультай. Тэр төрчин оршин тогтнох утга учир нь төр байх ёстой учраас биш гэж өөртөө зориулсан тайлбартай биш. Хүнийг чөлөөтэй сайхан амьдруулах үүднээс төр гэдэг чинь өөрөө байгуулагдж байгаа байхгүй. Тэгэхээр тэр өнцгөөсөө үндсэн хууль нь юм байгаа бол энийгээ дагаа гарч байгаа хуулиуд чинь яг тэр логик гаргалгаатайгаа очиж яг цав уйлдах хэрэгтэй байхгүй. Тэгээд саяын тэр хууль бол яг тэрийг гүйцээгээд бас хийж өгч баталгаажуулж байгаа. Тэгээ одоо тэр хүний эрхийн нөгөө сөрөг нөлөөлөхгүй байх тэр үнэлэмжийг гаргуулахын тулд хүний эрхийн комисстай заавал зөвлөдөн хууль одоо хяналтын байгууллагуудаас санал авахдаа яг энэ хүний эрхийн өнцгөөс нь бас саналууд заавал авдаг болно. Наацх нь л гэхэд одоо эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ хийх ёстой байдаг. Тэгэхэд хамгийн гол анхаардаг юм юу вэ гэхээр төсөвт яаж нөлөөлөх вэ? Төсөв чинь татвараар хурааж авсан төрийн мөнгө байж ш. Төр өөрийнхөө л мөнгөийг анхаардаг байсан байна. Одоо бол тэгэхэд иргэдийн төрөвч хармаан дээр жижиг дунд бизнесүүдийн бизнесүүдээр энэ хууль чи яаж нөлөөлөх гээд байна? Эдийн засгийн нөлөөлөл нь юу вэ гэдгийг заавал тооцдог болж байгаа. Өөрөөр хэлбэл аливаа хууль одоо нийгмийн тодорхой групп хэсгийн ашиг сонирхлыг хөндөж байгаа бол тэндээс заавал санал асуулга явагдсан байх ёстой. Тэгээд тэнд үзүүлэх эдийн засгийн үр нөлөөг заавал урьдчилж дүгнсэн байх ёстой. Тэгэхээр энэ өнцгөөсөө илүү тийм хүн төвтэй хуулиуд гаргах тийм одоо баталгааг энэ нэмэлт өөрчлөлт бий болгосон гэж хэлж болно, баталгаажуулж өгсөн. Нөгөө талаас нөгөө маш олон журмууд энэ нийгэм чинь журмаар захирагддаг нийгэм болчихжээ гэж хууль зүйн юм өөрөө ярьсан шүү дээ. Тэгээ үнэхээр ч тийм байна. Тэгэхээр одоо энэ нэмэлт өөрчлөлтийн дагуу бол аливаа журам гарч байгаа бол хуулийн заагдсан л хуулиар мандат олгогдсон л журам батлагдана. Тэгэхгүй одоо айгүй олон ойлоо чинь за энэ асуудлыг мэдээж хэрэг тодорхой байгууллагууд журам гарахгүй бол болохгүй шүү дээ. Тэгэхээр энийг ингээ наривчлсан асуудлыг одоо төрийн захиргааны төв байгууллага нь өөрөө журам гаргана гэж заасан бол энэ гаргана. Тэгэхэд айгүй олон журам тэгж заагаагүй зөндөө олон журам гарсан байхгүй. Тэгэхээр тийм журмууд бол байхгүй болно. Одоо зөвхөн хуулийн заасан л журмууд гардаг болно гэсэн. Ингэснээрээ өөрөөр хэлбэл тэр нөгөө төрийн албан хаагчд болон удирдах албан тушаалтнуудын дураараа авирлах өөрийнхөө ажлыг хялбаршуулж тэр чинь нөгөө хүн төрийн харьцаа нийгэмд бол ингээд тэнцвэртэй явж штэ. Тэгэнгүүт нэгнийх нь эрх нэмэгдэхлээр нөгөөхийнхээ эрхээс л хасж яах гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт иргэний эрх хасагдаад одоо хүн сурталтны эрх ямд нэмэгдэж байгаа ийм журмууд айгүй их байдаг гэсэн бол энэ байхгүй болно гэсэн. Ийм одоо юг энэ чинь тэгээ зүгээр бодлого яриад ингэх ёстой гэд ширээ балбаад хүн айлгаж загнаад биелэхгүй штэ. Төрийн 150 мянган энэ албан хаагч чинь хууль журманд л захирагдаж ажиллаж шүү. Түүнээс үгэнд захирагдахгүй шүү дээ. Тэгэхээр тэр хууль журмыг гаргана гэдэг чинь бодиттой л энэ нөгөө хүний эрх рүү чиглэсэн алхмууд хийж байгаа. Манай байнгын хорон дээр
одоо гол одоо хилцэгдэж бас яригдсан хуулиудаас гэвэл бид нар шүүхийн тухай хууль, эрүүгийн тухай хууль, эрүүгийн процессын хууль нэлээ одоо өөрчлөлт юмнууд оруулсан байгаа. Өмгөөллийн тухай хуулинд өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлтүүд бол жишээл өмгөөллийн тухай хуулинд болон энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд оруулсан өөрчлөлтүүд бол өмгөөлөгчийн эрхийг нэлээ тэлж нэмж өгсөн. Өмгөөлөгч гэдэг чинь иргэнийг хамгаалж байдаг. Төртөө одоо шүүхтэй, прокурортой гэдэг чинь тэр чинь төр байгаа үстэй цагдаатай харьцагтана. Тэр иргэнийг төлөөлж орж байгаа хүн гэдэг чинь иргэний талдаа ажиллах хүн байгаа тийм шүү дээ. Тэгэхээр эргээл нөгөө иргэний эрхийн асуудал чинь энэ дээр гарч ирж байгаа. Тэгээ өмгөөлөгчд бол одоо жишээлбэл айгүй олон тохиолдолд хэргийнхаа материалтай танилцах, нотлох баримтуудтайгаа танилцах гэхэд хувилж авч болдгоо ч юм уу. Эсвэл айгүй богинохоо хугацаа өгчдөг. Хичнээн одоо хавц материалыг одоо эндээ ингээ үзээд уншаад явуулахлаар яаж иргэний эрх одоо тултлаа хангагдж гэн гэж бид нар баталгаа байхгүй болчихж байгаа байхгүй. Яг бол асуудлаа мэдхгүй нөгөө тал юу бэлдсэнийг би бүрэн уншиж чадаагүй бол тайлбарыг би гаргаж амжихгүйгээр шүүхтэр явал орно гэсэн үг байхгүй. Тэгэхээр чинь энэ бүх боломжуудыг одоо өмгөөлөгчийн ажиллах боломжийг баталгаажуулж тэлж өгсөн ийм хуулийн өөрчлөлтүүд гэдэг чинь эргээд иргэний эрхийг хамгаалахад их чухал хуулиуд орж ирсэн. Сая гэр бүлийн тухай хууль орж ирж байна. Одоо энэ оны ихээр эх онд гэр бүлийн тухай гэр бүл хүүхдийн асуудлаар шүүх байгуулагдана. Энд чинь одоо нөгөө шүүхийн системд бид нар хийж байгаа нэлээд том өөрчлөлтүүдээ одоо нэг нь бодитоор хэрэгжиж эхлэх гэж байна шүү дээ. Тэгэхээр энэтэйгээ холбогдуулаад мэдээж энэ хуулиуд шинчлэгдэж өөрчлөгдөх ёстой. Тэгээд энэ үүднээс бас бид нар одоо засаг өргөн барихт нь маш яралтай хуралдаал энэний дэмжиж өгөөл хилцэх хэсгийг дэмжиж өгөөд явуулсан байгаа. Тэгээд энэ гэр бүл хүүхдийн тухай хуулийг бид нар бол бас нэлээд нухацтай ажиллаж гаргах ёстой. Яг тэгвэл нийгмийн амьдралын хамгийн анхны одоо эд эс чинь гэр бүл шүү дээ. Тэгэхээр тэнд бол хуулийн хүрээнээс гадуурх одоо хүчирхийл гэсэн хууль угаасаа хүчирхийллийг зөвшөөрөхгүй. Тэгэнгүүт гэр бүл рүү бол хууль нэвтэрч болохгүй. Тийм асуудал байхгүй. Аливаа нэгэн хүчирхийллийн тэр эрсдэл байж байгаа бол яг гэр бүлийн хүрээнд айгүй их гарч идэг. Ялангуяа хүүхэдтэй холбогдсон хүчирхийллийн асуудал их гарч идэг учраас энэ дээр бол бид нар нэлээд хариуцлагын асуудлууд оруулж ирж байгаа. Гэр бүл салт бол нэлээд их байна. Энэ дээр хүүхдийн асуудал, хүүхдийнхээ мөнгийг төлөхгүй байх асуудал. Тэгээ энэ бүгдийг чинь ингээд төвчээд хараад яваад иж болохгүй шүү дээ. Энэний ард хүүхдийн чирх зөрчигдөж гэн, эхийн чирх зөрчигдөж байгаа. Тэгэл ихэнхдээ ээж дээр нь үлдээгээл явцдаг. Тэгэхээр энэ хариуцлагыг бол бүгд бүрдэг байх хэрэгтэй. Энэ нийгэм энэ хариуцлагын тогтолцоог баталгаатай болгож өгөх хэрэгтэй байхгүй. Энэ рүү нүдэ айнаад яваад идэг гэж болохгүй. Энэ уламжлал ч юм уу бүр ийм балаа юм ерөөсөө ярьж иж болохгүй. Гэр бүлээ хайрлж гэр бүлийнхээ төлөө сэтгэлтэй байна гэдэг чинь харин Монгол уламжлал байхгүй. Тэгэхээр энэ дээр хариуцлагыг өндөржүүлж байгаа хууль гэдэг чинь уламжлал руу ерөөсөө халдаагүй харин тэр Монгол уламжлалыг бэхжүүлж гин гэж үзэх хэрэгтэй. Ийм одоо хуулиуд орж ирсэн байгаа. Сая төлбөрийн чадваргүйтгэлийн тухай хууль орж ирсэн. Энэ дээр бол хуучин өнөөдрийг болтол дампуурлын хууль гэдэг аюугаар л явж ирсэн. Дампуурл гэдэг бол төлбөрийн чадваргүйтлээс үүсээд шүүхээр шийдвэр нь гарч байгаа энэ үйл явцыг л хэлж байгаа. Тэгэхээр энэ бол энэ том процессын нэгэн хэсгийг бид нар хуульчилчаа тэрийгээрээ энэ том харьцааг зохицуулах гээд яваад байсан. Энэ үнэхээр өнөөдрийн зах зээлийн эдийн засаг хөгжсөн манай орчинд бол өөрөө хоцрогдсон явж байгаа байхгүй. Тэгээд энэ бол хамаагүй тэр дампуурл үүсгэхээс өмнө тэр төлбөрийн чадваргүйтэл үүсэлгүйгээр дампуурл явна гэж хэлж байхгүй. Тэгэхээр тэр төлбөрийн чадваргүйтэл үүсгэхэд тэр аль болох эрт энийг ингээд зохицуулж өгнө гэдэг бол иргэдийн ч эрх ашигыг яг бол тэр бизнестэй харьцаж байгаа хүмүүс бизнес нь байгаа гэж бодоод зээл өгөө ч юм уу бүтээгдэхүүнийг хөдөлж яваад ч юм уу ингээд өөртөө хохирч магадгүй эсвэл өөртөө үйлчилгээ үзүүлээд ч юм уу төлбөрөө эргээд авч чадахгүй хохирол үүсчих эрсдэл үүсээд байна шүү дээ.
Тэгэхээр тэрийг эрт ил болгож өгөөд бизнес хийж байгаа хүмүүсийг ч гэсэн цаашаа улам гүнзгийрээд илүү их хариуцлагатай унчхаас өмнө одоо энэ нөхцөл байдлыг ил болгоод энийг цаашаа дамжирхаас урьдчилан сэргийлсэн ийм одоо хуулийн тогтолцоог бий болгож өгч байгаа. Энэ нь зах зээлийн эдийн засгийнхаа үндсэн зарчимтай ч нийлж байгаа, олон улсын практиктайгаа ч нийлж байгаа ийм зөв хууль орж ирсэн. Энэ бол маш суур хуулиудын нэг дагаж өөрчлөгдөж байгаа хууль нь гэхэд 40 хууль дагаж өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хуулийг бид нар бас одоо яг саяхан энэ 7 хоногт засаг өргөн барайл бид нар барьж аваад хилцэл хилцэх хэсгийг өнөөдөр чуулган руу оруулаад дэмжигдээд гарч байна. Тэгээ одоо энэ дээр бид нар бас үргэлжлүүлээ манай байнгын ороо бол ажил нь өнөөдөр манай байнгын ороо руу чуулган дээр хилцээд буцаасан байгаа. Тэгээ одоо дараагийн шатны хилцүүлэг рүүгээ бид нар ороод. Одоо манай байнгын орооны жишээлбэл хурлаас гарах ёстой асуудал энд дэмжигдээгүй гараагүй гацхад л эсвэл байнгын хороогоор тэр асуудал нь бэлэн биш байна гэж хойшлуулаад зогсооход чуулган дээр заримдаа хилцэх асуудал байхгүй болох үе гарч ирсэн шүү дээ. Энэ юг харуулж байгаа гэхээр тэгтэл манайх бол байнга энэ асуудлуудын цаг тухайдаа оруулж өгж исэн. Энэ бол манай байнгын ороо бол аливаа асуудлыг ерөөсөө гацаалгүй цаг тухайд нь хилцээд маш их ачаалттай ажилласан гэсэн. Одоо сая л гэхэд энэ төлбөрийн чадваргүйтлэлтийн хууль гэдэг чинь маш том хууль орж ирж штэ. Тэгэхэд бид нар цаг алдлаггүй л манай гишүүд бүгд энэ эрц бүртгэхгүйгээр хурал явахгүй штэ. Тэгэхээр манай эрц бол байнга бурж исэн, бид нар ажиллаа тасалдахгүй явуулж исэн. Би тийм учраас байнгын орооныхаа гишүүдэд үнэхээр талархал илэрхийлмээр байгаа. Хариуцлагатай хандж исэн. Яг бол хууль зүйн байнгын ороо гэдэг бол их хурл гэдэг чинь хууль хилцдэг газар шүү дээ. Тэгэхээр маш том ажлыг нугалж өгч яадаг байнгын ороо. Тэгээд энэ дээр байнга эрцээ бүрдүүлж идэвхтэй оролцож исэн гишүүдэд бол би онцгой талархал илэрхийлэх ёстой гэж бодож байна. Тэ энэ хууль Бачимг гишүүн санаачилж өргөн барьсан. Одоо ажлын хэсгийн уян гишүүн ахалж байгаа. Тэгээд энэ хууль бол хүлээгдэж байгаа чухал хуулиудын нэг. Энийг бол бид нар цаашаа хилцээ. Бид нар яг тэр үед нь өргөн барихт нь бас даруй энэ асуудлыг хилцээл чуулган руу оруулж өгсөн байж байгаа. Тэгээд ажлын хэсэг нь энэ дээр ажиллаа явж байна. Скутерээс ахгуулаад одоо яривал маш их асуудал байж штэ замын хөдөлгөөнтэй холбоотой. Тэгээ энэ дээр ялангуяа энэ скутер дээр бол нэлээд том энэ хариуцлагын асуудал, зохицуултуудын асуудал орхоос өөр үгүй байгаа. Тэгэхээр хүмүүсийнхээ эрүүл мэндийг бодсон ч тэр скутерийн унаад явж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг ч бодсон. Гэхдээ бас ажлын цагийн ч бодсон, утаа баг гардаг, ногоон бодлогооч бодсон. Энийгээ бол зөв зохицуулж өгөөд. Гэхдээ хүмүүсийн бизнес цаад болохгүйгээр энэ урагшлаад явах хэрэгтэй. Энэ зохицуул заавал орох хэрэгтэй.